Зохиолч Эстинүү 100 дамнасан хайр 5 дугаар бүлгийн 11-р хэсэг. Улаанбаатар хотоос өглөөртлөн хөдөлсөн суудлын тэрэг зүүн зүг рүү их л хурдтай давхих хагаад жолооны ард замбал дэрэгдэн сувдаа суужээ. Бөгсүүл талаар өнгөрч руугаа эргэж орхисонд маш их айж сандарсан сувдаа тагдуугүй бодолд автна. Замбал уу яриа өдөвч товчхон хариултаас өөр юм эс хэлэх аж. Шунал ихтвэл шулан болно гэдэг. Яг тэр үлгэрийн араас орчихсон сувдаа үүр цамигцэл замблынд гүйж хөрөн яаралтай дорнод явмаар байна. Туслаач хэмээн гуйжээ. Оюуна замбал хоёрч татгалцсангүй. Тэр дороод замд гарсан нь энэ. Хоёул тачаал эм хүйсний өчүүхэн шуналдаа автсан сувдаа өөрийнхөө мөн чанарыг таягдан хайж орхиод дөлд хандан манад орё. Би чамд хоол хийж өгье. Архиж байгаа хэмээн айлгуудж орхисноо бодохоор одоо болтол хазар өөдөн халуун шатан ижиж өгөх шахаж байлаа. Тэнэг өлөгчөн өөрийгөө юу гэж бодов вэ? Энэ хэртэй яваа минь дөлтэй хамааралтай биш гэж үү? Үгүй нэрээ. Манад орё. Уу явахтаа яах вэ? Бодолтой автан би ингэж амьд байхаар үхсэн минь дээр хэмээн шивнэж орхисноо ч анзаарсангүй. Гайхаж бас айсан замбал санд минь замын хажуу руу шахаж зогсоод та яава. Бэйтэн зүгээрв гэх үед сувдаа буруу харсан чигээрээ нүрээ арчмаар айдснаа. Би зүгээрээ юм бодоод хөдөл гэлээ. Сувдаа амж дөл хоёрын хоорондын явдлыг гадарлагч чухам яагаад дорнож явж үг огт ойлгоогүй замбал дахиж элдв юм асуусангүй хурдаа нэмэн давхисаар. Өрөвч тусрахуу замбал өнөөх худагна нь өвчтэй байгаа юм гэсэн. Хурдхан л уулзвал хучиртай юм байна. Гэсэн л бодолтой явж байлаа. Зам дагуу танил зургууд үргэлжлэн эртний дурсамжуудыг сэргээх тул сувдаа чимээгүйхэн мэгшин уйлсаар. Тэр нэг өвөл дүл ирээгүйсэн бол би өдөөд ингэж явах байсан болов уу гэх зүсэн бүрийн бодолд дарагдан өөрийгөө зөвхөн гутацав. Маргааш оройн нь шүн дүл болох үед төөрч бодлолгүй удаганыхныг олж хүрэхэд хүлээж байсан аятай яаран гэрт орууллаа. Удаган эцэж тураад бүр нүднээс гарчгаж үг хэлэх гээд байгаа бололтой аман ангалцах үед гэрт байсан хүмүүс бүгд гарчхав. Та сайн уу? Би ганцаараа л ирлээ. Мэд сайн. Одоо яах ёстой вэ? Та туслаач. Удган ойрт гэж буй бололтой сувдааг дохиход ойрцоор нүүрэнд нь бараг чихээ наах үед би чамд бүх үннийг хэлсэн. Харин чи өөрийгөө л бодлоо. Тэр хөөхөөр хийлэлтэй. Удган үгээ зөөж адна шивнэх хагаад сувдаа улам дөхсөөрл. Ох минь. Амны гарцтай. Бас хүү хүссэн нэг охин охины хүссэн хүү. Тэдний хүслийг дарах хэрэгтэй. Яаж? Тэр нь хин юм бэ? Удган юм ээ? Та нэг бол ам, үгүй бол шунал. Эмээ. Сувдаа чихээ улам наагаад удганы сүүлийн хэдэн үгийг арай ч сонслоо. Эмээ, би сайн ойлгосонгүй. Удган уртаар амьсгаа авснаа нүд нь хөшин гүлийж орхив. Удган эмээ, хүн байна уу? Ийхүү хөвсгөл нутгийн гүн тайгаас гаралтай удам дагсан удган амьсгал хурааж харанхуй шөний тэнгэр лөө гэрэл цацруулсан од гинэтхэн мэлс хідэл харвчжээ. Галхуу хангаа хоёрын ажил хэрэг тун урагштай явагдаж тариа баргээдэг аятайхан болгон хоёр га хэртэй газар эрт ургацын төмөс тариалж амжив. Нэг найзаасаа шинэвтэр гэр авч ирж барьсан хангаа бэнд амьдрнаа. Охиныг маань гулан оюу хоёр харж дөнгөн гэхэд галхуу духрууга урсах хөлсийг шударснаа. Бэж гэсэн энд бай. Харин охтыг амраа. Халуунаар хүйтэн бороонд бүр
царай алтхна гэд бетонтой хүйтэн цай залгилаж уртаар амьсгаа аваад "Чээ сонсвоо? Ойхид маань юунд ч гэнэв орно гэдэл шивнэдээд байна лээ." Хангаа амсхийх зураа сонссон. Би ажилдаа дарагдаад мартаж орхиж галхуу хаа. Энэ улаан булангийн шалыг янзлчих бол их нэмэртэй дээ. Дээврэнч дүүрч засал авахгүйз гэлээ. Яах гэж? Та чинь хэлснээ умартаад хулан оюун хоёр маань оюутан мист оролцно гэв үсттэй. Наадмын дараа эхний шалгаруултанд болно гинлээ. Гэтэл энэ хоёр маань нойтон зүлгэн дээр лалхах гიშгэх бэлтгэл хийж байх юм. Дээр нь дуулж бужиглаж өөр юу ч байдгийн авьяасаа үзүүлэх хэрэг гарна. Бэлдэх хэрэгтэй. Мис гэдэг чинь зөвхөн би хаасаатай байхдаа биш шүү дээ гэж баахан юм ярьлаа. Галхуу залхав бололтой өндийн хурцаар шарах наруудаа сарвжил зогсноо. "Мэн юм уу шар охинж яахав? Хулан галалөгтойхон оролцуулчих юмсан" гэж бовтонснаа шонгийн ухаж эхэллээ. "Галхуу хаа, совдаа маань удахгүй ирнэ. Ирэхээр нь хідүүлээ ууланд гарч 1-2 хоног амарвал яасан юм? Ирснээсээ хойш ойлгохтойж амарсангүй. Дээ наадах чинь харин таалагдж байна шүү. Цаадахтаа уух юм ахиухан захиараа да" гэснээ парпарынх галхуу гар занган "Охид ирж байна. Гэхдээ энэ хоёрын нуруу туруу яг ижилхэн юм гэж. Аргагүй л үйтэнгийн хоёр доо" гэлээ. Улан оюун хоёр инээлцээр хурж ирээд "Үдийн хоолнд ороорой. Ядарвуу? Мундаг ажилчид шүү" гэлцэн бөө шүүгэн болов. Хоол идэх зураа хуланг бас охиноо харцуулсан галхуу "Энэ хоёр маань бүр харлаж орхиж, ер нь хангаа чиний зүг юм байна. Маргаашнаас улаан булангаа янзлая" гэлээ. Оюу дүрлийтэл ширтснээ "Аваа, юун улаан булан бэ? Тэр нурсан байшин уу?" гэж гайхшрав. Хангаа тажигнтал хөхрөн "Тэмээдийн. Бид хоёр амхандаа та хоёрт бэлтгэлийн зал бэлдэх санаатай ярилцсан юм. Бас клубын эрхлэгчээр хэд хоног хижээл залгана" хэмээн нариган болгож суудал морин төвөргөн ойртсоор хэдэн согтуу залуус давхилдан ирлээ. Бүгд л нэлээд халамтсан аятай эмээл дээрээ хөндлсөн тэнцэн дашуураа гоцолзуулах аж. Хулан оюун хоёрыг нэвт шувт ажих чанмал джинс хромон гудалтай болиодоо хүрэн бур залуу мориныхаа амыг ангаайтал татах зураа "Харгаалуун чороо ухаад ямар хэрэгтэй гэж алив хулан оюу бидэнтэй явж нариг. Энд та хоёрын эрг байхгүй" гэж шүлсээ өсчүүлэн бовтно. Яг дэрэгт нь хаанхалцах өндөр гоцгор залуу эмээл дээрээ хөндлөсөн "Хотын согооноор шороо ухаад алт хайсан байх та. Хэдүүлээ шүүрээ зугтчихъя" гэх үед бусд нь тэднийг догин урилтав. Хангаа дүрсгэн уралсан ч бие барин "Мен дусчгүй та нар чинь аль бууцгаал да. Цай уу? Хэдүүлээ хуучлаа" гэв. Галхууч дэмжин "Бидний шороо ухах яахав? Та нар наад морьд амраагач харангадаж унах нь. Өөрсдийнхөө хотоодыг бордож явхаар унсан хөлөө бодоход янав" гэд өндийтэл булаа хүрэн залуу морио даврин яасан гинэ. Ах за хүмүүс гэж бодоод хүндлээд байсан чинь даврах нэ гэж хашигчин ташуураа гоцолзуулан зүтгэжээ. Бүгдийг сонсож бүхнийг ухаарсан шүрээд дахин хүлээж хэсэж суух хүсэл үнэндээ байсангүй. Дөлгийн араас даган хэсэг алхаад машинд суухыг харамгц зогсоолын гарц чиглэн нүд буландан харж явтал машин сархитал асан хүчтэйхэн хаацалсаар дөхөөд ирлээ. "Таних болов?" Хэд догдолсон шүрээ анзаарахгүй илүү алхам хийж золтой л мөргүүлчихсэнгүй. Бодолтой автан бухимдаж явсанд бол урдуураа хүн орчих шиг боломгц амжиж тормос гიშгэж чадлаа. Үсрэн буугаад "Та зүгээр үү?" гэтэл мэлмэрсэн хар нүдэрээ мишэлзэх шүрээ зогсож байх нь тэрэ. "Төлөө." Шүрээ часгийтал орилон ингэрт насаад нулимсаа мэлбрууллээ. "Чи зүгээр үү?" Шүрээ уйлсан чигээрээ толгой тохино.
Цугларч бөөгнөрч эхэлсэн хүмүүс тэдний зүгээр байхыг анзаарсан бололтой холтцоон зогсоол эзгүүрчв. Чи хаашаа ангитал ярав? Гэрлэвгээ. Та харахгүй байна уу? Юу юугээ бороо орхон? Нээрэл ганц нэгээрээ бороо дуслан салхи сэржигнэж эхэлжээ. Алив машин цуу. Шүрээ тас тэрсэн гараа огтхонд сулруулсангүй. Энгэр түрэх сэргэр том хөхөн цээж гизэгдэхийг анзаарсан тул тэр бодлоосоо хагцаж ядан охины тэрсэн чигээр нь өргсөөр машин цуулгалаа. Би дугууланд явж байгаа. Гэтэл нэг хэцүү даалгавар тулгараад. Шүрээг тайтгарсныг анзаарсан тул инээмсэглээд ямар дугуйлан, ямар даалгавар гэж. Загварын дугуйл юм аа. Ээж өгөлсээр байгаад оруулчихсан юм. Гэтэл цуврал зураг авах болоод партнер олддоггүй. Юу ч их ойлгосон тул төв замаас салан баруунгаар тийшээ эргэмэгц нэг рестораныг гадна зогсоод хоёулаа хоолнд оръё. Би бүр өсчгөж ороод ярилцъя гэхэд шүрээ баярлан дуалдаад үсэрч буун дүлийг сугацчихв. Хинч харсан гайхалтай хосууд бороо ширүүсэж байсан ч тэднийг анзаарсан хүмүүсийн хөдөлгөөн удаашран харцаа үл салгах ажээ. Хоол идэнгээ шүрээгийн хөгжилтэй яриаг сонсон бухимдлаасаа ангижиж сэргсэн тул тэгш цагаан шүдэ ярилцуулан мишэлдснэ. Миний дүү мундаг юм аа. Лавтай төрүүлэн дээ. Би мэдэж байна гэв. Партнер олдохгүй бол худлаа л та. Нэрээ таван шүү дээ. Яг тохирно. Айлаас ирэхээр юу гэдэг вүлээ дээ хэмээн хөгжилтэйгээ шулганснаа дэгдэнгүйж ирээд үнсчихв. Хөөе чи хүн амтнаас урал дээр чи үнсчихдэг байж уу? Би юурээс арх улаа. Дөлийг ямархан хүнд байдалд байгааг сайн мэдэх шүрээ арх уухыг нь хорьсонгүй. Өөрөө ч бас шар ариг аваад балгаж эхлэв. Зоогийн газрын голын том баг нь тэрний харалтай ширээний араас хэн нэгэн ажаад байгааг аль эртээ анзаарсан тул хэн юм болоо? Арай батнам. Гэмийн бодол хийлэх зураа шүрээгийн аяглал зөвчм шиг санагджээ. Шил арх ганцаараа ууж орхисон тул сүүлдээ шүрээгийн уйггүй ятгалганд автан хамт зураг агуулгаар тохироод ресторанаас гарлаа. Шүрээч халамтсан дөлийг тас тэврээстэй. Машинаар зугаалах уу? Алах уу? Замын эсрэг талд Дэмбүүдэл байгааг сая анзаарсан тул хайрт минь буудал орё хэмээн зориуд чанга хэлчихэд шүрээг сэвхийдэл өргөн зам хөндлөн алхжээ. Тэнгэр тайлсан удганы гэрд өглөө болохын зургүй тоймгийн олон хүн шавж бөөн хүл өмөө боллоо. Ястай боёнтай хүн байсан юмсан. Хичнээн олон хүн туслав та. Социалист нийгэмд хавжигдаж зүдрээгүй бол өөдөөд тэнгэл байх байсан юм. Тун удахгүй эргэж төрөх юм гинлээ гэлцэх жиг жуг яриа энд тэнд өрнө. Яаралтай буцах учраа хэлж ойлгуулсан Сувда Замбал хоёр өд өнгөрсөн хойно замд гарлаа. Нойр муудаа яваа Замбал унтаж амармаар байсан ч хэлж чадсангүй. Замблаа уучлаарай. Би хангаад хэлэлгүй наашаа гарчихсан юм. Чи ойлгоно үсттэй. Зүгээр дээ. Одоо амар байл болох хурдан газар төхье. Гэгээ тасархаас өмнө газар хороохоор шийдсэн Замбал урдаа нэмж Сувдаач суудалтаа туглан нүдэ айнав. Төрхөн дуг хийе гэж бодсон авч саяхан нозоорч алсан бие нь жихүүц давтан нойрон хүрэх шинж алга. Хүүг өссөн охин гэж хий юм бол би юм болов уу? Би дөлийг хүссэн үнэн л дээ. Гэхдээ тийм их биш. Өөр хэн байх вүлээ дээ. Нэг бол ам, нэг бол шунал. Би охиныг хүссэн хүү. Яа, ямар учиртай юм болоо. Замбал би засах гэж буй бололтой буугаад хэдэнтэй сүнээснаа Сувда гэжээ. Та бууж биеийнхээ жилээ гаргаж удахгүй бүрэн хий болох нь. Оюул цайлж жаалжуулан мэдсэний дараа замдаа орон жирэлээ. Замблаа. Оо гиншүү. Сувда бисгийтэл инээд алдан хөгшүүн шиг биеийг нүмерх жихүүдсэн арилж хөнгөрөх шиг болсонд санаа амарсан Сувда
хүндэлцэн сууснаа. Чи дөлийг сайн мэднэ. Булангаас ороход би юу? Надад хэлээч гэв. Замбал түндэгнэн ээж бараг мэдэхгүй дээ. Зааваз. Үзмээ гэж нэг охин байсан. Байсан гэн тэр хоёрын хооронд юу ч болоогүй. Энэ бол баттай. Үзмийн дүлд сайн байсан юм уу? Ойр дуулцсан болов уу? Сайн нь ч сайн байх. Ер нь манай дүлийг харсан эмхүүстэн болгон сонирхдаг шүү дээ. Гэхдээ дүл өөрөө ойш удаггүй. Замбал өөрийг нь хэлэх шиг санагдан ижиж улаасан сувдаа хэсэг дуугүй байснаа. Өөр охин байхгүй гэж үү? Чи санал та. Энэ их чухал гэлээ. Замбал хулмааны суудал дээрээ займчин шилэм ажиллаад нэг охин байдаг юм аа. Нэр нь Шүрээ. Дүүлийн даргын охин. Дарга хин? Ган зэрэг. Одоо яманд газрын дарга болсон гэсэн. Цувдагийн дотор харанхуйлан пал хийж нүрээ дарснаа. Мөн тэр охин мөн байна гэж бараг орилж Замбал сандран та ява гэж хашгиран анхаарал сарних үед огцом эргэлт гарч ирэн амжиж тормос гიშгээд жолооноос зурсан ч хүч өгөлгүй замын хажуу руу хөрвөж орхижээ. 11-р хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 5-р бүлгийн 12-р хэсэг. Согтуу залуусын агсмлыг тайван хүлээцтэй ажиглаж суусан хангай ташуур гоцолцуулан гал хүрүү дарих волейбол залууг хармагцал дүрс хийж орхив. Хэдхэн жилийн өмнө энэ сумандаа бай тухай ойр хавийн нутагт зартай атман явсан гуучин зан сэтрэлгүй яах вүлээ дээ. Гэтэл галхуу ах мөчөөгөө эсвгэн волейболын ташууртай гарнаас атхан гут татхан унагахыг хараад инээд нь хүрэн морио даруун зөтгөх өндөр бор залуугийн өмнөр хөндлөдөөд залуусаа эр хүн санаатай юм бол буугаад хоёр-хоёроо дайраад ир гэж орилов. Цогтуу залуус сонсох ухаан алга бололтой. Зарим нь хулан оюу хоёрыг элдэж харагдав. Дөлийн амжилан загсныг тэрхэн зур сансан хангай өндөр залууд хальт ташуур дулангаа морийг нь цулбуурдан зогсоогоод эмээлээсээ онхолдож унтлан цогж орхив. Галхуу руу харвал бүдүүн борыг заандчихсан цаадхан нүрээ чинрүүлэн зүтгэн. Ахаад л инээд нь хурж орхисон хангай газар унсан өндөр залууг татан босгоод хоёрынтой нударчхаад моринд нь мордон нөгөө 3 залуу руу шурхийн хүрээд чазгануудаа та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж хашгичин ээлж дараалан ташуурдаж эхэллээ. Цөстэй залуус эсэргүүцэн хангайг хэд ташуурдаж амжсан ч сүүлдээ зориг нь мохов бололтой тал тийш давхиж одов. Айд сандарсан хулан оюу хоёрыг тайвшруулан галхуу дээр очвол волейбол өндөр залуу хоёрыг өмнөө сулгачихсан юу ч болоогүй аятай хууч дэлгэд суух юм. Хангай морноосоо өсрөн буугаад хоёуланд нь нэг шанаа өгч амжаад яадаг мó хижигнүүд вэ? Олуула барчхна гэж бодсон уу? Гэж орилон зүтгэхэд галхуу хориглож болиулаад одоо болно. Залуу насанд аль дарвиж аарахыг тэр гэхв тайвшир гэлээ. Улан оюу хоёртой зэрэгцсэн зугтсан 3 залууч уруу царайлчихсан хурж ирлээ. Бүдүүн борыг эрхмээ өндөр залууг зоргоо гэдэг юмсанж. Хоёул аймгийн төвийнх. Энэ хавар цэргээс халагдсан шөнө үеийн овргууд маань онжигууд дээрээ ирээд ууж дарвин найзуудынхаа ятгалгаар хулан оюу хоёртой уулзахаар ирсэн бололтой юм. Хангайгийн уур амаг арайчуу тайвшран дарагдаад ахан та нарын насан дээр ганцаараа 3-4 эсрэг тулалддаг байлаа. Гэтэл та тав байж байгаа царайгаа хардаа. Аав шигэ, ах шигэ хүмүүс рүү бас охид руу дайраад л арчаагүй залуус юм а да гэж очлоо. Эрхмээ зөргөө хоёр ичиж ухах шахсан амьтад 3 онжгоо хилааж зандарсаар мордох үед хулан оюу хоёр илхээ хөштөл инээлцээр үлдэв. Хангай амлсан ёсороо улаан болон аятайхан шаллаж дээврийг нь додомжиж заснаар охид чадах ятгаараа тэмцээнд бэлдэж эхэллээ. Буудалд орсны дараа цонхоор хэсэг ажиглалт хийсэн дөл сэжигтэй зүйл олж хараагүй тул жаахан тайвшраад шүрээ тандан биэнд хонноо.
Харин чамайг гэрт чинь дөхүүлж өгье. Аав ээж чинь. Хөвхөн баяртай байсан шүрээгийн царай ховсгийн их л урам муутай. Та намайг дандаа л тийш авах юм аа. Би ер нь таны хувьд хин юм бэ? Өнгөрсөн хугацаанд зөвхөн танд л итгэж чин сэтгэлээсээ хандаж ирсэн. Хизээж худал хэлж байгаагүй. Нэрээ тийм шүү. Гэхдээ бид хоёр хамт хонох ёсгүй гэж бодсон ч доторх сэтгэлд нь бүүн харим тэглэх тул аав ээж чинь уурлахгүй болох нь л доо. Би гараад архи олоод ирье. Шүрээ баярлан үлдэж дөлж гараад явчихав. Дөлийн сэтгэл төмөр асаж буйг маш сайн мэдэх шүрээ өрөөнд доторхыг ажих зураа нэг л өргөн ор байгааг сая анзааран би энэ халуун оргин чичирж амьсгалан түргсээд ирлээ. Ганцхан хүнд хайртай, зөвхөн тэндэл охин биеэ зориулсан. Шүрээгийн буруу гэж юу байхав? Тэрхэн зур хулангийн захиаг дурсан. Би өөр хүнд хайртай болж дотн харилцаанд орсон. Би дөлийн өөрийг харах хэрэггүй. Чи ганцхан. Чи л түнд хэрэгтэй. Гэснийг тодхон санав. Энэ тухайд дөл хахад хэлчихв. Үгүй, тэгж болохгүй. Алхуурахнаа. Хэмээн бодож суудал дөлж ороод ирлээ. Харваас янзгүй байгаа нь элт архиа задлан аягалаад шууд л уучгаж харагдана. Аха, та гайгүй юу? Нэг л сонирн байх юм. Зүгээр дээ. Архиа болилдоо. Маргааш зураг. Умар байна. Юу болоо вэ? Хулан ихч та хоёр. Дөлийн царай түрхэн зур улалдснаа архиа аягалан шүрээд өгөөд уух уу гэснээ дөхөн суугаад мөрөөр нь тэврээд хулан яагаачгүй өөр асуудал гарсан. Гэхдээ чи мэдээд хэрэггүй гэчгээд архиа өөрөө уучихав. Шүрээ хөөй та гэж уулгалаад хундгыг шүүрэн өөртөө хийснэ. Адилхан ууй. Та бүр согтлоо. Шүрээг архи дуустал уухыг харсуусан дул надад хийж хоёулаа тулгая гэв. Энэ боломжийг л алдаж болохгүй. Хулан ихч өөрөө л буруутай. Би дөлөө хамгаалах ёстой. Шил архи төдхөн дуусчихв. Дөл нилээн согтсон бололтой сүмийнсэн нүдээр ширтэж зууснаа. Тэг гэхэд хулан чамд юу битсэн бэ? Надад хэлэх үү? Шүрээгийн зүрх шимшрэн нулимсэн гялтганаж эхлэн найзтай болсон. Тэр хүндээ хайртай гэсэн. Бас юу дотн уулздаг гэсэн. Дөл ахиад л цоригдол ширтэн яагаад ийм болсныг би дууссан. Гэхдээ дотн. Энэ үнэн гэж үү? Тэгжил битсэн байсан. Тэгээд чийл дөл таарна сайн харил гэж загсан. Ямар сандалуудыг хүртэл итгэж хүлээж байх вэ? Шүрээгийн дүрлгэр хар нүднээс том нулимс туслан мэлмэрх үед дөл санаа алдаад ингэртэй тэврэн чи минь л үнэнч бусд нь бүгд хурамч. Үг бүрээд чанга тод хэлэх дөл рүү улам наалдах шүрээгийн зүрх цээжиндээ багтаж чадан цоглож нүдээ тасаанан уруулаад зүтгүүллээ. Харин дөл үнссэнгүй. Зүгээр л хүзүүд нь тэвэрчв. Та очкотой яагаад тийм адилхан юм бэ? Бид нар ээжтэй нь уулзсан. Тэр хүн юу гэсэн гэж эцгийн их гой залуу байдаг гэсэн. Дөл салган нь чичрэх шиг болсноо шүрээгийн уруул руу зүтгэн шимэн оцож эхэллээ. Тэр жилийн ээжийнх нь асуудлаас хойш төгсөөгийн амьдрал нэг хэсэгтэй л учир утгагүй болсон билээ. Болсон явдлыг сонссон төгсөө маш их хямарч бүхнийг үзэн ядаж эхэлсэн ч эцэст нь ээжийг ойлгож чадсан аж. Эмчлэх эрхээ хасуулсан сэлэнгээ эмч тэр дорол хот руу шилжин аар сархан ажил хийж амь зогоож байтал зах зээлч эхлэн амьдрал нь бүр хүндрэв. Арайхийн дүүргийн эмнэлэгт багамчээр орж дөнгөн өчүүхэн баг цалингаар амьдарч хоёр идэхгүй хоосон хонохгүй өдрийг өнгөрөв. Харин төгсөө амьдралд тийм амархан шантарсангүй. Юу ч хамаагүй хийж чадах ятгаар мөнгө олж явсаар эгчмэд бүсгүйтэй танилцсан нууц амарганд болсноос хойш
нөхцөл байдал дээрдэж эхэлжээ. Төгсөөгийн зүрх сэтгэлд хулангийн хохинол нууцхан оршдог. Царайлаг авьяаслаг залууд охид хандарч байхад гулнал эс тоосон. Тэг бүрд улам бүр шунан дурлаж хизээ нэгэн өдөр боломж ирнэ гэж итгэн хүлээсээр тэр боломж нь гараад ирэв. Улангийн дурлалт залууд дүлгэх хямралаг эрийг шүтэн харилдаг шүрээ. Гэнэн цайлхан охиныг ашиглан хүссэндээ хүрэхэр шидэн өмнө нь тэгэлсэн бүхнийг нураа гэж эрсхэн боджээ. Нэг зүйлийг эхлэвэл заавал дуусгаж ялж байж санаа намардаг төгсөөг өнгөрсөн хэдхэн жилийн хэцүү амьдрал ийхүү зан аншингаа эвдэхэд хүргэсэн аж. Загварын дугуулангийн захирал тун аятайхан санал хэлэхэд шүрээ татгалцсан нь бүр нэрмэс болчихов. Хамраас өгсөн их зантай амтан. Гэж дотроо хорсон бодсон ч гаднаа дэмтсэн дүр эсгээд улам талуулж итгэл төрүүлж чадлаа. Тэгээд л шүрээг чухам юу төлөвлөд байгааг мэдхээр сэм дагаж хэн нэгнийг удтал ажиглахыг ч харж тэр нь өнөөх дөл болохыг ч танив. Фото зураг дарах хоббитой төгсөө энэ боломжийг ч алдсангүй. Шүрээ дүл хоёрыг ресторанд хооллохыг, дараа нь буудлал руу хосуу даятай тэврэлтэн орохыг, сүүлийн үеийн сайн чанарын аппаратанда дурейтал буулгаж аваад сэтгэл хангалуун гэрлүүг алхажээ. Хүүгээ их л баяр хөөртэй орж ирэхийг анзаарсан Сэлэнгээ хоол аягалах зураа ашгүй хамт зурганд орох хосоо олжглоо гэд худлаа хэлчихв. Нөгөө хөөрхөн охин зөвшөөрсөн хэрэггүй гэхэд төгсөө царайгаа төв болгоод үгүй дээ тэр охин сонирн биш дараа хэлэмц гэчгээд хам хум хооллож дуусмагц ээжээ би зураг угаах ёстой та ээж нь гүнсэн эмээгэнд орчход ирье гэсээр Сэлэнгээ гарч одов. Хөөрхий ээж минь ийм л хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүнд итгэмтгий. Төгсөө бодол хийлэн зургаа угаагаад хатхыг нь тэсэн ятаг хүлээв. Зураг янзтай гоё гарсан байх хагаад дүүл шүрээ хоёрыг хинж харсан танихаар тунчиг тотхон дурааж байлаа. Төрхөн зур манарч орхисон замбал сармигц юу болсныг ухаарад сувдаа хичээ гэж орилон хөмөрсөн машины хаалгыг хүчлэн өшгөлсөөр гарч гуйвлан алхасаар тойрвол сувдаа цуснд будагдчихсан ухаангүй хэвдэж байв. Сувдаа эмчээ та зүгээр үү гэж орилон цуцсыг тэмтэрвэл ашгүй цохлож байна. Эдэн сар тусгай албан зүтгэж авсан замбал огтхонч твцсэнгүй. Сувдаагийн энд тэндээс барилж үзээд ашгүй яс мас нь хугараагүй болтой. Харин энэ толгой нь хэмээн шивнэн шархыг нь цэвэрлэлээ. Тийм ч гүнзгий биш юм. Төдөдөлгүй сувдаа ухаан орон чи гайгүй юу? Одоо хоёулаа яана гэд шуг мэгшин уйллаа. Амьд гарсан юм чинь одоо алцахгүй. Энэ машин яхав зүгээрээ та тайвшир. Надаас л боллоо. Ер нь би их азгүй хүн юм аа. Бусдад дандаа л гайвдана гэд улам чангаар мэгшин уйлах сувдааг тайтгаруулах эвээ олж ядан дэмэл энд тэнд нь гаран гайхширч зогсдол араас гэрэл анивцаар ачааны машин ирж замбалж сандминд гар даллан зогсоолоо. Машинаас өсрөн бууж ирсэн жолооч юу л авэ та нар зүгээр үү хэмээн хөнгөнөх нь нэг л танил хоолой. Араас нь бас нэг хүн бууж ирж харагдана. Бид гайгүй гэгтэл эмнэлэг бараадмаар байна хэмээн замблыг жингэнүүлэхэд аль хэдийн сувдаа дээр очисон өнөөхөр чээ чин замбал уудаа гэсээр өөдөөс нэрэхэд лавлан ажвал дорж авах нь тэрэ. Араас нь бууж ирсэн бүсгүй үзмэ болж тааран бүгд яах ийгээ ярилцсны эцэст дорж ах. Осол гэмтэл хожим илэрдэг. Хэдүүлээ буцъя. Дорнодын төв орж эмчд үзүүлсэн нь дээр. Алив сууцгаа. Гэхэд сувдаа аха буцаж ирвгүй. Би яаруу яваа. Миний би зүгээр харин энэ замблын машиныг яхав гэв. Дорж ах халаглан битүү гэмтэл байвал харамсавч барахгүй юм болно. Чой болсон орсон дээр. Харин цагдаа нарт гэнэт зээрийн сүрэг хөндлөн орж ирээд аргагүй мош гсэн гэд хэлж. Тэгээд согтуу галзуу яваа биш дээ гэлээ. Гэвч сувдаа татгалзан би эмч хүн өөрийгөө сайн мэдэж байна.
хот руу явсан дээр гэз үтгсээр байв. Дорж ахыг замбал ятхан зөөлрүүлж хөмөрсөн машиныг нэг талаас нь татан босгоод твшин дээр өнхрүүлж гаргах гэж нэлээд юм болов. Зөрж өнгөрөх машинуудыг зогссон хүмүүс нэмэгдсээр ямар тааж ачиж аваад дөрвөл кабиндаа сун хотыг зорлоо. Дорж замбал хоёр ам хураагүй хууч дэлгэн яриан дунд нь үзмээ хааныг оролцсон явхагаад бодол дарагдан ярвайх сувдаа цаашид хэрхэх тухайгаа шийдэж ядан байлаа. Хүү хүссэн охин гэдэг нь үзмээ юм болов уу? Энэ охин дөлийн нэр гарах бүрдэл цочоод байх шиг. За хинч байлаа гэсэн дөл одоо тамаатсан. Хуулангаас холдохгүй. Харин охиныг хүссэн хүү гэдэг нь хин юм бол? Үгүй бол амь насны зөвтэй гэсэн. Гэтэл тэр амь нь би биш бололтой. Яаж учрыг нь олж зөв голдролд оруулах вэ? Толгой нь үе хатгуулan өвдөгч сувдааг эннээс илүү маш хүчтэй зүйл зүрх сэтгэлийг нь айц давтуулан өвдгсөөр байлаа. 12 дугаар хэсэг төгсөв.